Миний нүүр бүр амар хавтчихжээ. За одоо яах вэ? Өдөрхөн тийшээ хавдар буучих байхаа. Тэгээд би өглөө босоод усанд ороод нүур амаа будаад явах бэлтгэлээ хийгээд нөө үлдсэн 50% очиж байгаа базаагаад тэгээд одоо гарахад бэлэн болчиход ээж нь манай найз ирж байгаа хаана явж байгаа бүү мэдчих чадсан чарэ өгөхгүй. Тэгээд ямар ч байсан өөр онцгой юмгүй. Ачаа бэлтчихэд гэрээсээ гарах чаас өөр бичлэгээ хийх гэжсэн. Тэгээд airport руу очиж суулцъя. За манай төвшин дуудлага найзтай танилцсан уу? За одоо чи энийг авч байгаа нэ би чамаас хоол идлээ, чимдаанаа өглөө, бүртгэлээ хийлгээд симэ баталгааж болоод бодолка аваад одоо нэг кофе уух гэж сууж байна. Анхудаа хоёулаа хамтаа ажиллаж байгаа ямар Тэжгүй нөө хэрэлцчихгүй л ирэх юмсан гэл. бид хоёр одоо орхосоо өмнө юм идчихэд тэгээд орох гэж байна. Гэхдээ юм идсэн л дээ зүгээр одоо десерт идэх гэж байна. Гэж байна. Баяртай. Одоо ингээ онгоц дэлбэрлээ. Энэ онгоцоо бол Хавгаа онгоц чинь дээр. За энэ манай Шанхай дахь буудлаа юм. Өөрхөн том буудлаа. Жохон сүнстэй шиг. Хөшгөө ер нь хааж удмаар юм байна. Хонгорын сүнстэй талтна, би сүнсгүй талтна. ирсэн сэтгэл ямар байна? Гоё юм аа. Гоё наа. Хоолн жоохон таалагдсангүй. Гоё л хоол байлаа шүү. Тэгээ амар шинггүй амттай. Надад л гоёсэн. Гарьяа. Одоо хүмүүсээ явъя. Юу болчихлоо. Би нэг пүүл сандалаа үсчихсэн юм байна. Ямар сандал юм? Тэм эвгүй сандал юм уу? Таарчтай байна. Орж ирж байгаа таарч. Арай сэрүүднэ. Дээгүүр арай жоохон зузаан юм уу? Тэгвэл саяны малгайтай таарч. За тэгээ очиод бид нэр шууд онгосноосоо буугаад буудлын дээр очиж ачаагаа тавьчаад шууд Эльвигийн музей руу явсан. Эльвигийн музейн яг урталт нь Starbucks-ийн хамгийн том одоо салбар нь тэгээ дотроо кофе мофи яаж хийдэг мэдэг иймэрхүү юмнуудаа харуулт юм билээ. Тэгээ Эльвигийн музей руу зүгээр QR код бүглөөд ингээд нэг юм бүглөөд QR код аваад орчт юм билээ. Төлбөр байхгүй энэ хоёлаа. Техний шөндөө бидэд ингээ хотын шөний аяллаа ингээд хийгээд дуусгацсан Эльвигээ үзээд тэгээд хоёр дахь өдрөөс нь ахуулаад яг өглөөнөөс ахуулаад орой хүртэл хөтөлбөртөө нэлээд жоох ядарсан. Гэхдээ энэ аялал маань үнэхээр баялаг хөтөлбөртэй бүр уйдах завгүй. Одоо нэрнгээсээ болиол гэж хэлмээр тиймэрхүү хэмжээний байсан. Тэгээ манай энэ аялал болохоор групп аялал ахгүй юу нэлээд олуулаа. Монголчууд бараг 50 байсан баха. Гэхдээ өөр ингээд аяллаа газрууд хайсан ч гэсэн бүх аяллууд ингээд нийлээд нэг буудал нэг нислэг захиалцдаг. Тэрийгэ хуваад авчт юм байлээ. Тэгэхээр ер нь бол аль баялаг хөтөлбөртэй тэгээд үйлчлэгээ сайтыг нь сонгоод явбал зүгээр юм байлээ. Тэгээд Шанхай руу явах юм бол эсвэл Бээжин өөрөө ч явсан ер нь ихэнх аяллуудыг судлаад үзэх юм бол гарах өдөр нь дандаа нэг буцаж ирэх өдөр нь дандаа нэг байгаахгүй. Тэр нь угаасаа бүх аяллыг ингээ хуваагаад авчдаг. Тэгээд хөтөлбөрүүд нь л жоохон өөр үнийн зөрүүтэй юм билээ. Тэгээд надад бол маш боломжийн мөнгөөр маш их юм үзэж аялсан гэж санагцсан. Эльвигийн урд би бас дараа нь зураг авахулна. Дээ. Монче. Жаахан бороотой таарчихлаа. Ямар хүүтэй гэж нэр хүүтэй.
100 yen 400. Disneyland дээр ирсэн чинь борото фейлдчихлээ. Чамд ямар вэ? Ийм л энэ. Гадаа бүр ийм аимшигтай борото байна ёо. Миний бүр гутал нь орсон. Энэ хараач тий. Арайч ихтэй. За тэгээд Disneyland орсон өдөр нэлээд бороотой байж таараа. Тэгээд дээрээс нь би ойдолтой манай найз жирэмсэн учраас бит хоёр угаасаа тоглоом дээр тоглож чадахгүй ганцхан морин дөрвөлгө дээр суугаал тэгээд тойрч хідэн дэлгүүр мэлгүүр хоолны газар кофе шопоор нэгсэж байгаа бит хоёр яваад өгсөн байхгүй юу. Тэгээд одоо тэр цаана харагдаж байгаа яг тэр цамхаг дээр нойрон нөгөө нэг гэрэл морил тусгаа солиот энэ төр буудаад амар гоё байдаг гэсэн. Гэтэ тэр нь бүр орой 9:30-аас айсан бид нар өглөө Disneyland руу баг 8 өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд ерөөсөө Disneyland дээр баг ингээд бүтэн 12-3 цаг өнжих хөстө байсан. Тэгээд манай найз ч гэсэн жирэмсэн учраас нэг тэгж амар оройтод явах уу гэд маргааш нь бас нэлээ алхах байсан болохоор эртхэн хойлоо явъя гэд тэг өдөр нь такси яриад бид хоёр очиж зур буудалтай амарсан. Тэг яг уу зүгээр биеийн байдал зүгээр тэгээ тоглож моглох юм бол тэр цагтаа бол хангалттай хийх юм ихтэй нэлээд том юм байлээ. Тэг алдартай тоглоомнууд ч их айгүй их байдаг. Дотор нь тэгээд том брэндүүдийн Disneyland-тэй ингээд хамтарсан коллаб хийсэн тиймэрхүү мерчүүд айгүй их байдаг. Тэм дэлгүүрүүд зөндөө байд юм байлээ. Тэг гоё хоолны газар, кофе шопуудаас зөндөө байсан. Тэг энэ дэр нэг фейлцсэн юм ба нөгөө камерны хөл авч болохгүй гэд миний DJI Osmo-гийн маань хөл нь айгүй жижигхэн байхгүй бүр маш жижигхэн. Тэгсэрний би тэрийг хураалгацсан. Тэгээд бүр авыг гэвэл 10 өнгөрөөгд ирж аваарай гэсэн болохоор нь цаац бэлбэл гэдэг хайчаад хөрөд ирсэн. Тэр нь л жоохон фейл. Тэрнээс бусдаар бол Disneyland айгу гоё исэн. Бүр яг нэг инер дотор хүүхэд маань гарч ирээд айгу гоё исэн. Тэгээд тэр тоглоом хэрэгсэл зарж байгаа дэлгүүрт байгаа юмнуудын бүр хүүхдүүдэд та би бүр ингээд шуналтаад авмаар санагдам амар гоё юмнууд байд юм билээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ ер нь очивол зүгээр юм билээ. Хүмүүс айгу хүүхдүүдтэйгээ очт юм билээ. Тэгээ энэ сууж аваад уучдах уу? Тэр сахар ихтэй. Үгүй сахар хиймээр байна. Тэгээ очиод тэгвэр one more sugar please гэдэг чинь. Яах вэ хаа? Зургийг авсан ч. Найзын маань надад хийж өгсөн ганцхан бичлэг, имэйл бичлэг байна да. Намайг унтчихт миний камераар хийсэн юм шиг байна. Гурав дахь өдөр нь бидэд хотын аялалтай байсан. Тэгээ хамгийн дөрөвлөд бидэд банд гэдэг хэсэг рүү н очиод дээшээ гарсан цамхагийнхан дээгшээ. Тэгээ энэ өдөр бороогүй сэрнэ жоохон манантай юмнууд нь сайн харагдахгүй. Тэгээ энэ нь сансыг ботход дотроо амар олон хийх юмтай билээ. Зардаг юм үзүр үйлчилгээ. Тэгээ худалдаа 8 бол амар их байт юм билээ. Яг хиттэй өөрсдийн үндэснийх нь алдартай юмнуудаа зарж мардаг юм байна лээ. Тэгээд ингээд давхар дээр буугаад үзэж харах юм ихтэй.
Тэгээд нэг 90 хэдэн метртэй л гэдэг нэг юм хятадын одоо байгаагаас яг энэ Шанхайгийн 60-70 жилийн дараа ямар байх вэ гэдэг тийм түүхийн музей бас байд юм байлээ. Тэг бүр доошоо 0 м-тэй очих юм бол хятадын түүхийн музей байд юм байлээ. Яг энэ Шанхайд энэ баанд хэсгийнх нь оны зургууд энэ төр байдаг. Тэгээд тэр нөгөө Америк ямар улс юм блэ? Америк юм блэ? Англи ч үлээ ямар Европын нэг улсын дарангуулалт байх үедээ бүр ингээд яг ямар барилгатай байсан яадаг байсан. Одоо ийм уушин газар юм хүмүүд нь ямар байсан ч юм уу тиймэрхүү юмнуудыг нь харуулсан айгүй гоё үзүүштэй нэлээд том түүхийн музей байд юм байна лээ. Тэгээд тэр түүхийн музей нь бол надад айгүй сонирхолтой. Манай найз ч ихсэн бүр хамгийн гоё юм түүхийн музей байлаа л гэл тэгээд байсан. Тэр юм уу аюу том шүү. Smoking house гэж юм шүү. Цөөнөр үздэг бас ч одоо тий. Санаанд хүмүүс юм. За тэгээ банда үзчихэд бидэд түүхийн музейг үзчихэд дараагийн аялал нь болохоор яг ойрхон алхаад шууд орчоод ийм усан зав онгоцон дээр сууж нэг 40 минут тойрсон. Тэгээ энэ голынхоо наад цаана ингээд хуучин Шанхай, шин Шанхай гэж хуваагддаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ нөгөө юм тээврийн хөлөг онгоцууд айгүй их авдаг учраас энэ далай нь бол бүр нэлийн бохир юм байлээ. Тэгээ нөгөө хөтөч нь болохоор тэгж хэлжсэн. Одоо нөгөө карго хаана явж гин гэдэг чинь энэ зам дээр явж идэг гэж хэлж байсан. Тэгээ ер нь гадуур явсан бичлэгэн дээр ингээд voice уншихгүй болвол яг өөрсдөө өрн тавьчих юм бол бүр аимшиг сэжигэн чарлсан юм дуунууд яваад байгаа байхгүй. Тэгээд тэрний дараагийн хөлөө онгоцон дээр суусны дараагийн хөтөлбөр нь болохоор бид нэр Лааны тосон музей үзсэн. Тэгээд Лааны тосон музейн дотор нь ихэнх нь ер нь танихгүй хятад хүмүүс байсан. Тэгээд ганц нэг таньдаг одууд яг байт юм бэлээ. Тэгээд амар сансныг бол нэг тийм гайхалтай гоё бас байгаагүй. Гэхдээ яг бас хөөрхөн нэг ороод үзчихэд хайтайхан санагдсан. Тэгээ Лааны тусан музей нь бас нэлээд том юм байлээ. Ороод бараг 30-аас 1 цаг үзүүл үзэхэр юм байлээ. Манай найзтай зүгээр ингэ шурт гэл зураг мураг авахгүй тойроо явуулсан. Тэгээ энээсээ гарч ирээд бид нарын дараагийн аялал болохоор Нанжин Road гэдэг одоо Шанхайгийн хамгийн алдартай юм худалдааны гудамж гэдэг юм байна л та одоо нөө Солонгост Мёндо энтер гэл ярьдаг штий. Тэрэн шиг юм худалдааны гудамжаар бид нар явсан. Энэ баг 3-5 км битүү хоолунд ингээд худалдааны юмнууд зардсан байлээ. Бид энэ Шанхай явах гээд баах мэдээлэл хайцсан чинь миний одоо Instagram энтрийн хамгийн өмнө алгоритм дандаа Шанхай мэдээлэл гаргаж ирээд тэгээ хамгийн алдартай хоол нь энэ нэг шүлтэй бууз гэсэн баггүй юу. Бүр нэлээд том заяа баг хүний нүүр шиг тийм том. Тэгээд энийг нь манай хятадд сурч ирсэн найзууч ихсэн идээд үзэрээ мүзэрээ тэгээ сэтгэлдээ хэлээрээ гэдээсэн баггүй юу. Энэ баг шүлтэй хоол гэж авах юм шүү. Өнөөдөр яасч вэ? Задлаад үзмүү. Тийм бо. Энэ өдрийн хамгийн сүүлийн зогсоол Юу Гарден гээд энэ дээр ирсэн. Тэгээд энэ болохоор хятадын хуучны юм барилгаар хийгдсэн. Тэгээд бас л бүх гоё идэж уух хамаг худалдаа 8 хамаг юм нүрэнж идэг. Тэгээд энд ингээ нүүр будаад ховцсон өмсүүлээ зураг мураг авахуулдаг үйлчлэг аюу хийдэм байлээ. Тэгээд амар үзэсгэлэнтэй надад бол үнэхээр гоё исэн. Энд жоохон их цаг байсан бол нэлээд юм үзэж явхаар үзэж харах юм ихтэй, худалдаж авах юм ихтэй. Яг энэ одоо охтуудыг харуулж байгаа шиг ингэж янзлаад тэгээд юу яадаг юм бэлээ. Жоох үнэтэй байсан болохоор манай найз бит хоёр тэгээд зураг авахуулаагүй 300 төгрөг явна байсан байхгүй юу. Тэг авахулж чадаагүй. Угаасаа өөр газар авахуулъя гэж яриад тэгээд
Ямар ч байсан юу гардсан бол заавал очиж үзэх ёстой газрын нэг нь байлаа шүү. Тэ. Миний нүүр бүр амар хавдчихжээ. Уг нь дээр ямпинаас бүрэн дээр аяараа. Тэр аяллаа сүүлийн өдөр бид одоо амтны хүрээлэн явах гэж байна. За тэгээ амтны хүрээлэн нь болохоор нэлээд том юм билээ. Эхлээд ийм зэрлэг амттай хэсгэрээ тэр чигтээ автобустайгаа яваа орчдөг. Тэгээ нэлээд их амтд байсан. Тэгээ бүр ингээд амтны хүрээлэн чинь жижигхэн газар амтнуудаа ингээд байлгаад идэв шүү дээ. Тэгэхгүй ингээд амтнд тус бүрээр нь тустай хашаатай нэлээд том тэд зэрлэгжүүлсэн устай ер нь надад бол амар өрөвдөөд байхаар бол байгаагүй. Тэгээ цаг тухай бүрт нь хоололдог гэдэг аягүй айтайхан байсан. Дараа нь автобуснаасаа буугаад ингээ алхаж үзэх юмнууд бас зөндөө байсан амттай хэсэг нь. Тэгээ дээрээс нь бүр циркийн үзүүлбэр хүртэл явт юм байлээ. За тэрний дараа болохоор нэг аутлет дээр очив энэ манай хөтөч өвөр Монгол хөтөч байна. Тэгээд бид зүйлдээ аутлет тэр бүр явж чадахгүй ядраад бушуу хушиг харьяа гэд төрүүлээд ингээ нийлээд таксидад явцсан. Энэ дотор нь баг бүх ил брэндүүд тэ хоолны газар, кофе шопууд байдаг. Бүр нэлээд том. Одоо миний яриад байгаа бүх газруудын явах хэмжээ нь бүр нэлээд том байсан. Тийм учраас явдал тундаа ядраад ингээд байж чадахгүй бушуу шиг явъя л гэдээсэн бидэд. За би тэгээ Шанхайгийн аяллаа дуусгаад гэртээ ирсэн байгаа. Ер нь бол 4 шөнө 5 өдөр аялал байсан. Тэгээд очих нислэг нь болохоор өдөр 1 цагаас нисээд 4 цаг гэхэд очиод орой нэгэн хүмүүс үзээд тэр өдөр нь бас хөтөлбөртэйсэн. Буцах сүүлийн өдөр нь болохоор өглөө 8 цагт нислэгтэйс учраас бүр 5 цагт буудлаа чек аут хийж гарсан. Тэгээ ер нь бол надад энэ хөтөлбөрийн маань зардал нь болохоор 2 сая 800 байсан баггүй. Гэхдээ одоо 6 сараас ахуулаад Шанхай аялал бүгдээр үнэ нэмэгдчихсэн юм лээ 3 сая 4 сая гараа явчихдаг. Тэгээд ихэнх хүмүүс яг ийм ялгаад байд юм байлээ. Хөтөлбөртэй аялал сонгоод эсвэл хөтөлбөргүй зөвхөн буудал тикетийг нь тухайн компаниараа хийлгүүлчих болдог. Тэгээд надад болохоор би яг яагаад хөтөлбөртэй аялал би өмнө ер нь явахдаа дандаа л өөрөө ингээд бүх мэдээлэлээ хайгаад өөрөө буудлаа олоод өөрөө ингээд явцдаг. Тэнгүүд Шанхай руу яагаад ингээ гэж шийдсэн бэ гэхээр нэгдүгээрт би хятадуудыг би ч өөрөө амар тийм төгс англи хэл байхгүй. Тэгээд дээрэс нь яг нэг ойр зүрийн Таиланд, Вьетнам энтерт бол зүгээр юм хумаа захиалаад дэлгүүрээр яваад ингээд одоо тухайн хөтөлбөрийн ингээд хүмүүстэй нь бол ярьчих боломжтой. Харин хятадд болохоор яг тийм аялал жуулчлалаараа бүр ингээ яг төвлөрсөн одоо Таиланд, Вьетнам шиг бол биш байгаа гэж бодоод жоохон хэцүү ах гэж бодсон. Нэгдүгээр за тэгээ хоёрдугаарт болохоор яг өөрөө хуваараа ингээ юмаа хай гэхээр би одоо яг англи хэл, солонгос хэл аль нь тэнд ингээд сайн үйлчлэхгүй тэгээ дээрэс нь юуг нь ч мэдэхгүй анхны удаа учраас ер нь бол за би чадахгүй байхаа гэж бодоод манай найз битээр хөтөлбөртэй аялал сонгосон. Тэгээ тэр нь ч надад одоо бодоод байхад зөв юм шиг санагдчихэв. Тэгээ яг дараа би одоо Бээжин ч юм өөр хотууд руу аялья гэх юм бол өөрөө бүх юмаа одоо бүглээд явчих магадгүй чадах бах. Одоо бол ингээ ойлгоц учраас тэгээ Шанхайд одоо төлбөр тооцоо яаж хийх юм, яавал одоо такси дуудахын, дэлгүүр мэлгүүр юмнууд нь яадын тиймэрхүү ерөнхий мэдээллүүдээ сая энэ удаагийн хөтчүүдээс сайн асуугаад ер нь гайг ойлгоцсон. Тэгээд сая явахдаа бол би групп аяллаараа явсны гайгүй зөв сонголт гэж бодсон. Яг тэгэхээр групп аялал чинь одоо тэгээ юу хийх үү гэдэг одоо тэр үзэг онцгой юмнуудаа заавал өөрөөс ирчлээл ингээл таксигаа өрөө дуудаад эсвэл ийш тийшээ мапа хараад ингээд төөрөд авахгүйгээр одоо богино хугацаанд их юм амжуулж чадсан. Тэгээ дээрээс нь одоо нэг автобусны зардал хоолнд ингээд хит их мөнгө үрээгүй. Тэгээ тэрүүгээр айгуу давуу талтай. Тэгээ би ингээд сая төгрөг л авч явсаахгүй сая төгрөгөө яон болгоод тэгээ бүр тэрийг талын бараг буцааж авчирсан. Яагаад гэвэл хөтөлбөр маань хоол сайтай байсан. Тэгээ дээрээс нь унааны зардал ерөөсөн мөнгө өрөхгүй бүгдээрээ групп аялал учраас автобустайгаа ийш тийш ингээд хөтлөөд яваад байсан болохоор мөнгө айгуу бага үрсэн. Тэгээ юм худалдаж авах шаардлага байгаагүй. Яг бүр үнэхээр таарлцсан ганц 2 дажгүй мал авсан уу гэхээс ш. Тэгээ дээрээс нь Шанхай бас надад ер нь баг солонгосоос үнэтэй санагдсан. Юмнууд нь брендинг юмнууд ядаж ингээд зүгээр л Adidas, Nike энтерн ч гэсэн ер нь солонгосоос Apple надад баг хямдхан санагдсан. H&M, Zara маранд одоо ийм дэлгүүр худалдааны юмнууд нь илүү надад үнэтэй ч юм шиг санагдсан. Тэгээд дээрээс надад нэг тийм юм аваад их хэрэгцээ шаардлага байгаагүй болохоор тэгтлээ их мөнгө үрээд шаардлага байгаагүй. Тэгээ манай 2 хөтчтэй байсан. Тэгээд Монголд одоо би travel agency-гээр явсан байхгүй юу. Тэгээд одоо Монголд тэр нөгөө аяллаа маань одоо хариу өгж байгаа чатанд хариулж байгаа ингэж байгаа тэгж байгаа хүмүүс маань айгүй ойлгомжтой хурдан ингээд ажлын өдөр амралтын өдөр гэхгүйгээр
даруй хариу өгөөд байсан. Тэгээ аяллаа мөнгөө бас хувааж өгч болох байсан. Тэгээд дээрээс нь одоо яг нөгөө хятадах Шанхайд 2 хүтч маань нэг нь Монгол хүтэж охин нөгөөх нь өвөр Монгол уудам гэж залуу байсан. Тэгээд энэ хоёр банд ч гэсэн ерөөсөө юунд ч төгшөөхгүй тэр олон хүнтэй бараг 50-аад аяллаа групп 50-аад хүмүүсээс манай аялын группт тэгээ тэр одоо хүүхэд янз бүрийн насны хүмүүс аа тэгээ хүмүүс нөгөө Шанхайд Диснейлэндд учраас хүүхдүүд аягүй их дагуулж явдаг юм билээ. Тэгээд төгшөөхгүй тэгэл дундуур нь хүмүүс нь хөтөлбөрөөр өөрчлөл өөрсдөө ийшээ явмаар тийшээ явмаар такси дуудаад үг ингэмээрэн тэрийг ингэмээрэн гэхэд хүртэл айгуу төгшөөхгүй ажиллаа айтаахан хийж байгаа юм шиг санагдсан. Надад тэгээ энэ аяллаа надад таалагдаагүй юм гэвэл бараг байхгүй маш бага одоо мөнгөөр ерөнхийдөө бол би нэг өсрөл 4 сая төгрөг өрсөн баахгүй. Тэгээд тэрээс нь одоо хятад нийлээ халуун юм байлээ. Тэгээд 5 сар бол хамгийн зөв одоо айтаахан цаг агаартай удирдална гэдээ явсан. Яг нэг Диснейлэндтэй өдрөл боротойсэн болохоос бус өдөр нэг бороотой байгаа. Тэгээд бүр шатаж өгмөр айгам халуун байгаагүй цаг агаарын хувьд ч их сайгүй зөв үед айтаахан үед явчаад ирсэн гэж бодсон. Тэгээд ойдолтой ч ихсэн өглөө алга өрөө тэрийг нөө цэвэрлэх боох юмнууд аваа явсан байсан болохоор усанд орчоод тэр нөгөө угааз цэвэрлээд болтоо хийгээ явуулсан болохоор ямар нэгэн биеийн хувьд бол асуудал гараагүй. Тэгээ ядраад байсан болохоор оройноо сайн унтаж амраад яваад байсан. Тэгээд өөр асуудал байгаагүй. Тэгээ дээрээс нь групп аяллаа бас нэг гоё юм монголчуудтайгаа аягүй гоё танилцаад олуулаад ингээд ярьж хөөрөөд одоо найзтайгаа хойлохнаа гэд уйдаад ах юмгүй хажуунаас ингээл ах эгч нар дандаа ингээл юм яриад инээлгээл тэгэл одоо нөгөө бөөнөрөө нэгэндээ хантай өглөө өрөөдөө ингээл минь тустай надаа аягүй айтаахан санагдсан. Дараа нь баг ингээ групп аяллаар явсан илүү гоё юм шиг санагдаад ирсэн. Тэгээд нэг тиймэрхүү бичлэгийн маань ямар ч зүйл үзсэн баярлалаа баяртай.